Интернетгүй болоод л ертөнцөөс тасарчж байгаа юм аа. Үйлчилгээний ажилтан руу залгаж холбоосоод цаг орно. Интернетгүй учраас радио шоу маань тасарсан. Эдгээр татнуудыг кабелийг хазчихаар завсар зайгаар нь борооны ус орж шууд дамжуулалт мөн л тасардаг. Энэ шуудаас болж өдөр тутамд зардалж хэрэгдэл асуудал үүсэж байна. Цахилгаан тасрахыг бол бүр яриад ч хэрэггүй байх. Угаасаа тодорхой шүү дээ. Ойрын ирээдүйд бид толгойд орчмын байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Гэхдээ тэр болтол хоцорон газруудад аль болох ив найртайгаар хамтран амьдрах аргуудыг бодож олох шаардлагатай байна. Дэлхийн дулаалаас болж Параиба гол шороогоор дүүрч далайн усны түвшин хурдацтай нэмэгдэж байна. Үүний улмаас Бразилийн Атафона хотын ирэг нурч далайн ирэг дээрх 500 орчим байшин сүрчээ. Бразил дахь Атлантын далайтай залгаа 8500 км урт ирэг дагуух газрын хэмжээ улам багассаар байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын тайланд дурдсанаар Атафона хотын бүсэд далайн түвшин сүүлийн 30 жил 13 см-ээр нэмэгдсэн бөгөөд 2050 он гэхэд дахин 16 см-ээр өсөх магадлалтай байна. Флуминесийн их сургуулийн далай тэнгис судлаач Эдуардо Булхосын хэлснээр Атафоно зэрэг иргэн бүсүүд дараагийн 28 жил 150 орчим метрээр багасах эрсдэлтэй байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай засгийн газрууд хоорондын хорооны мэдээснээр далайн түвшин 1993-аас 2002 оны хооронд жилд тэг зууны 21 см-ээр нэмэгдэж байсан бол энэ тоо сүүлийн 10 жилд дунджаар тэг зууны 48 см болж нэмэгджээ. Далайн түвшний өсөлтийн шууд нөлөөнд автсан иргэн хотуудын талаар Нэгдсэн үндэсний байгууллагаас саяхан гаргасан тайланд иргэн нийлэгдлийн нөхцөл байдлын тухай бичжээ. Иргэн нийлэгдэл хүнд хурц хэлбэрээр явагдаж буй Атафоно зэрэг бүс эх 28 жилийн хугацаанд 150 м орчим иргэн зурвасаа алдна гэж таамагласан байлээ. Миний бүх дурсамж байхгүй болох нэ. Миний түүх зөвхөн миний дурсамж биш шүү дээ. Одоо байхгүй хүмүүсийг санагдуулдаг байшингийн хэсгүүдэж дурсамж болон үлдсэн. Энэ бүгд миний сэтгэл дэх нандин зүйл учраас алдахыг хүсэхгүй байна. Гэвч энэ бүхнийг харахад надад үнэхээр харамсалтай байна. Хүний үйл ажиллагаанаас үүдээд айс сав газар орны нөхцөл байдал эмзэг төвшөнд хүрч байгаагаас гадна олон жилийн туршид ажиглаж ярьж байгаа уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулааллын нөлөөллийг авч үзэх хэрэгтэй. Эдгээр асуудлууд нийлээд дэлхийн иргэдэд маш хүнд зүйлийн нөхцөл байдал үүсгэж байна. Нөхцөл байдлыг иргэн сэргээх ямар ч боломж харагдахгүй байна. Найн улсад викингийн 90 үеийн томоохон оршуулгын газрыг ухах явцад маш сайн хадгалагдаж үлдсэн 50 чихрийг аргаас олжээ. Эдгээр нь дундад зууны үеийн тэнгисийн амьдралтай умардын хүмүүсийн амьдралын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд нэмэртэй гэж археологчид үзэж байна. Оденс хотын ойролцоо олдсон арга яснууд нь усны түвшин өндөр, хөрсний таатай нөхцөл хадгалагдсан учраас ялцраагүй гэж малтлагын багийн удирдагч Майкл Борел Ундой мэдээлэв. 850-аас 970 оны үеийн хит хутга, шилэн сууд зүйлт зэрэг ховор эзүүсч олдсон байна. Лундоигийн хэлснээр оршуулгын зан үйлийн билгүүдээс харуул тариаланчдын шарил байгааг илтгэж байгаа бол өндөр хэрэгэн зэрэгтэй нэгэн эмэгтэйг мөнгөн чимэглэлтэй хутганы хамт оршуулжээ. Археологчид шарилуудыг аль улиралд оршуулсан мөн ямархуу хувцас өмсөж байсныг тодруулахын тулд хөрснөөс дээж авсан байна. Хөрсний рентген зургаас викинг эмэгтэйчүүдийн зүйлт мод болон хүний ясан оваалт зүйл илэрчээ. Арга яснуудыг оршуулгын газраас картон хайрцагт хийх авч явж засвар цэвэрлэгэнд бэлтгэж байгаа аж. Перу улсын умард хэсэгт ажиллаж буй археологчид 1300 жилийн өмнө буюу Мочигийн ирэн үед эмэгтэй удирдагч төрж барьж байсныг илтгэх баримт олжээ. Археологчид ханан дээрээ л усын амтэн шиг хүчрхэг эмэгтэй хавирган сар
Синтедээ задраад зочид хүлээж авч буй эмэгтэй зэрэг зургууд бүхий бунхныг олсон байна. Хэрэглэгдэж байсан хааны синти мөн олдсон байна. Археологчид уг язгууртны өрөөг 7 дугаар зууны Мочигийн үеийнх гэж үзэж байна. Мөн хажуугийн өрөөнд нь дайчид, хүний хөөж буй мангас зэргийг дүрсэлсэн хааны зургууд байжээ. Тухайн өрөөнд чандарлах зан үйл болдог байсан гэж археологчид таамаглажээ. Эдгээр олдрууд нь Тихийн далайн ирэг дээр байрлах Панамакагийн ойролцоо нийслэл хотоос 400 км зайтай газраас олджээ. Андын нурууны Перу улс олон мянган жилийн баялаг түүхтэй бөгөөд 500 жилийн өмнө Испаний түрэмгийлэгчдийг ирэхээс өмнө Өмнөд Америкийн энэхүү өндөрлөгт инкүүд ноёрхож байжээ. Шинжлэх ухаан, эрүүл мэндийн мэдээг Reuters-ийн албан ёсны онцгой эрхтэйгээр үзүүлж байна.